За бүгдээрээ сайн уу? Өнөөдөр 2018 онд гарсан аймшигын трейлер адал явдал талдаа киног ярьж өгөхөөр бэлтгэж сууж байна. Та бүхэн маань үзэхээс өмнө сувгийг маань дэмжихээ мартаоцай. Усан онгоц дээр дайн болж байгаагаар эхлэх ба усан онгоцны доод талын зойрноо цэргүүд хайрцагтай буу олоод дээш гаргахаар зүүж байдаг. Нэг зэрэг гарах замдаа шалан дээр байсан юмыг авч байх үед гинтхэн цаанаас нь нүд ам нь сонирн болсон гадаа дээр гарч ирээд түнлүү дайраад хүзүүнээс нь хазаад авдаг. Тэнд байсан цэргүүд хазуулсан цэргийг салгаж аваад буцах ба маргааш нь хазуулсан цэрэг царайд хувхаа цайсан юм гэртээ ирээд хоол идэхдээ эхнэрээсээ мах үг мөн ам нь маш ихээр цангаад байгаа гэж хэлдэг. Орой болоход хазуулсан цэрэг хуурч байхад яг хажууд нь өөрийнх нь нэл хүүхэд байсан боловч эхнэр нь гаднаас орж ирэхэд тэрээр хүүхдээ эдсэн байдаг ба дараагаар нь эхнэр лугаа дайрч улмаар гэрээсээ гарч тосгоны иргэдлөө дайрч эхэлсэн байдаг. За 3 хоногийн өмнөх үйл явдал гарахад гадаад худалдаачийн ирээс Жумулбог бүлгийн нэгэн залуу буу болон дайр худалдаж авахар ярилцах ба цаад хорон дотор нь нэгэн гадаад эрэхтэйг хийчихсэн. Энэ эрэхтэй нь та яг одоо намайг алчих эсвэл надад мах үг гэж хэлдэг. Харин гадаад худалдаачийн эр энэ одоохондоо хүн хിവэр байгаа ч удахгүй ороолон болох учиртаа л гэдэг. За Жумулбог бүлгийн хүн нь буцаж ирэхдээ нэг буу авчраад хүмүүстэй үзүүлдэг. Пак ноёнд мэдээлэл хүргэх хэрэгтэй хэмээн нэг хүнээ гаргахад тэдний хийж байсан үйлдэлийг ордон дотроос бослог гаргахаар хуульцсан хэмээн гадаа нь Ким сайд барьж авдаг. Чусооны хаан болоод сайд хөшмөд нар буу харсандаа бүр итгэж яддаг. Ким сайд Жумулбог бүлгийн босгогчд нь хаанаас буу авснаа огтхон хэлэхгүй байгаа талаар хаанд хэлдэг. Хаан өөрийнх нь эсрэг хуульдаан зохион байгуулсан гэж үзээд Ким сайдтай хамтдаа мөрдөн байцаалд явуулж эхэлдэг. Жумулбог бүлэглэлийн хүмүүс ямар учраас буу худалдаж авах гэж байсан, юу их гэж байсан мөн толгойлогч нь хэн болох талаар огтхон ч ам нээхгүй эрүүдэн шүлтэнд орсоор л байдаг ба энэ үед угсаа залгамжлагч ханхүү гэрээслэл бичиж дуусгаад Ганлим хунтаажид энэхүү гэрээслийг заавал хүргэж өгөрөө гэж гуйхад Пак туслах нь өмнө нь сүгдэж суугаад та хэрвээ ийшээ гарах гэж байгаа бол эхлээд намайг алчих гэсэнд хунтаач юу ч хэлэлгүй сэлмээ аваад байцаалд явуулж байгаа газар ирээд хааны өмнө өвдөг сүгдөөд энэ бүхний ард зөвхөн өөрийгөө байсан тэд бол урагчид биш тул суллаж өгөхийг гуйдаг. Тэм зайд ч хаан руу шуургаад тэднийг хаантаа яасан суллаж болохгүй шүү л гэдэг. Хаан харин тэд төрийн эсрэг хуульдаан зохион байгуулж буу ордонд оруулж ирсэн хэмээн хэлэхэд ханхүү хаанд хандан та ард иргэдийнхаа үгийг хизээ сонсож байгаагүй сонсохын оронд та энэ тайгнуудын үгэнд итгэж байсан гэхэд хаан ч ууртаагаар босч ирээд энэ улсад юу ч болж байсан би бүгдийг шийдэх хэрэгтэй би энэ улсын хаан энэ бол миний эсрэг зохион байгуулсан хуульдаан гэж орилоход хунтааж өөрийнх нь доор ажилладаг хүмүүсийн амь насыг аврахын тулд энэ бүхний ард ганцхан би байсан төрийн энэ цэрлийг би биеэрээ идэх болно хаантан харин та их цус урсгах хэрэггүй хэмээн өөрийгөө хааны өмнө алчдаг. За одоо цагт ирэхэд өгсөн хунтаажийн гэрээслийг авсан Ганлим ханхүү хятадаас Жумулбог тосгонд ирж байдаг. Хунтаажийг ирж байхад хинч тосч авахгүй их л гайхаад тосгонд ирэхэд ямар ч хүн байхгүй тахал гарсан юм уу гэлтэй хүмүүсийг шатаасан байхыг олж хардаг. Энэ тосгоны нэр бол Жумулбог тосгонд тахал гарсан хэмээн хөл хорой тавьсан байдаг. Өгсөн хунтаажийн доор ажилладаг байсан Пак нь өөрийн хүмүүстэйгээ орс хараггүй алга болцгоосон тул Ким сайд босгогчд хэмээн зургийг нь тараагаад мэдээлэл өгсөн хүнд өндөр шагнаж хамсаатнуудыг нь хамтд нь шийдэхээр зарласан тухай Ким сайд хаанд хэлж байдаг. Мөн Ганлим ханхүүг Жумулбогд ирсэн талаар хэлэхэд хаан зүрхий уурлаад тэр ахыгээ нас бармагч шууд л ирлээ одоо миний хаан сэнтийг авах гэж байна хэмээн их л бухимдалтайгаар хүлээж авч байгаа харагданаа. Энэ эмэгтэй бол Ким сайдын талд ажилладаг үзмэрч Саян гэх эмэгтэй хааны тархийг мунхруулж Ганлим ханхүү одоо ирээд таны хаан ширээг авах гэж байна гэж хэлдэг. За өгсөн хунтаажийн эхнэр болох гүнжийг өрөөнөөс нь гаргахгүй хориг тавьж битүүмжилж байх бөгөөд тэрээр жирэмсэн байдаг. Орой болоход хаанхүү өөрийн туслах хагсуутай хамт тосгоноор явж хааны цэргийг эрхийг хүлээж байдаг. Хагсуу идэх юм байхгүй байсан тул ойр хаваар явж идэх юм олж ирэхээр явхдаа ороолонтой таардаг. Энэ үед дүрс солигдоод Ким сайд дээр ирэхэд зойрныхоо хаалгыг нээгээд дахиад шидэх ба хэн нэгэнд өгч байгаа харагдана. Өгсөн хунтаажийн эхнэрийг гэрийн хорионд хориод хэрэгээ хүлээтэл хоол унд усч битгий өг хэмээн хаан зарлагдсан ба яг ард нь Ким сайд энэ бүгдийг хийсэн байдаг. Ким сайдын доор ажилладаг үзмөрч Саян гэх хүүхэн ирээд давхар биетэй гүнжид савнаан зовно
өнөж буй талаараа хэлэхэд Ким сайд энэ талаар огтхон санаан зовхгүй. Тэр бол урагчийн хүүхдийг тээж байгаа. Мөн Ганлим ханхуг халуулахаар хүмүүс явуулсан гэдэг ба Ганлим ханхуу дээр нөгөө явуулсан хүмүүс нь ирж байдаг. Хагсуу харин ороолон сүнс гэж бодон орилсоор цаанаас гарч ирдэг. Морьтой хүмүүсийг хараад их л баярлаж та нар яасан орой ирдэг юм бэ? Ханхуу бид хоёр их удаан хүлээлээ л гин. Ханхууд харин эдгээр хүмүүс нь нэг л сэжигтэй харагдаад та нар хааны хамгаалагчид биш бололтой яасан намайг ал гэж хүмүүс явуулаа юу гэж хэлснээр энэ хүмүүстэй тулалдаж эхэлдэг ба энэ үед нь цаанаас нь ороолонгууд гарч ирээд амьд байгаа хүмүүслүү дайрч ороолонгууд улмал олуулаа болцоож дайрдаг. Гинтхэн цаанаас хэдэн хүмүүс гарч ирээд ханхуу тусалж амийг нь авардаг. Энэ хүмүүс бол Ким сайдын босгочд хэмээн зураг хүргийн тараасан хүмүүс бөгөөд өгсөн хунтаажийн доор ажиллаж байсан баг болон түүний хүмүүс. За ханхууг алхаар ирсэн хүмүүсээс хоёр нь ороолонгуудад хазуулаад буцаад явдаг. Ханхуг энүүгээр явахыг нь мэдээд хүлээж байсан ба өөрийгөө өгсөн хунтаажийн туслах баг хэмээн танилцуулдаг. Баг ханхуд хандан эдгээр хүмүүс бол ороолонгууд тэднэр хүний цусанд дуртай дуу чимээнд сонор нар гарахад тэд бүгд сүүдэр барааддаг. Шатахаас нааш өөхөхгүй тэднэр буцаад амилчихдаг. Хазуулбал ороолон болж хуурах талаар ханхуд тайлбарлаж хэлнэ. Амьд үлдсэн тосгоны иргэд нэг газар бөөндөө цугласан байдаг ба тосгоны дарга нар нь бүгдээрээ зугтсан байдаг. Ханхуг нийслэлд очиод угсаа залгамжлагч ханхуу болох учиртай ард иргэдийг аврах сүүлчийн хүн хэмээн хэлэхэд ханхуу Ганлим урдаас нь би угсаа залгамжлагч хунтааж огт болохыг хүсэхгүй байна. Мөн хаанч болохыг огт хүсэхгүй байна гэж хэлдэг. Өгсөн хунтаажийн баг туслахад ард иргэдийг нь аврах, өөрсдийг нь аврах хүн бол ганцхан ханхуу Ганлим гэж бодож байтал ийм хариу сонссондоо итгэж ядаад сууж байдаг. За Ким сайдын ханхууг алуулахаар явуулсан хүмүүсийнх нь нэг буцаж ирэх бөгөөд би мангаст хазуулсан. Мөн ханхуу тэнд мангасуудад идүүлээд өгсөн хэмээн Ким сайдад хэлдэг. Шагналын мөнгөө авахыг хүсэхэд Ким сайд зойрныхоо хаалгыг нээгээд түүнийг дотгош жигээд унгаачихва. Ким сайд болон тэдний хүмүүс ороолонгуудын талаар бүгдийг мэдэж байгаа. Харин хаан ороолонгууд гэж огт мэдэхгүй зүгээр л цар тахал гарсан гэж бодож байгаа юм бэлээ. Ким сайд соёоныг дуудаж авчрах ба гаднаас хаалгыг нь шууд хаажгадаг. Энэ үед зойрны хаалга онгорхой байх бөгөөд дотроос нь ороолон гарч ирээд соёонлууд дайрч байдаг. За маргааш нь болоход хаан урдаа эмсээ суулган жаргалтай наргагүй хоолоо идэх бөгөөд энэ үед соёон хувирч ороолон болсноор урд нь байсан хаанлуу дайрч хааныг гарнаас нь хаазаж дараа нь цэргүүд түүнийг алах болно. Ханхуу ахыхаа бичсэн гэрээслийг дахин гаргаж иж хараад нийслэл явахаар болдог. Нийслэлд очиод наач нь цэрэг илгээнэ гэж хэлэхэд Пакийн дүү болох эмэгтэй нь ханхууд итгэхгүй байна хамт явъя гэж хэлээд хамт явахаар болдог. Пак туслах ханхууд хандан Ким сайд болон тэдний 6 сайдаас болж таны ах өгсөн тэдэнд та яасан ч итгэж болохгүй шүү хэмээн хэлдэг. Ханхуу нийслэлд ирж ордонд орж ирээд замд нь хүмүүс өөрийг нь алхаар завдаж Жумулбог тосгон ороолонгуудаар дүүрсэн байна гэж хэлэхэд хаан ороолонгуудын талаар огтхонч мэдэхгүй байдаг. Ким сайд хажуунаас нь Жумулбогийн босгочд тийм зуурхал гаргасан тэрнээс ороолон гэж байхгүй зүгээр тахал гарсан гэж хэлдэг. Харин ханхуу хурдан Жумулбог тосгонлуу цэрэг илгээхийг хүсэх ба Ким сайд дээр очиод яасан намайг амьд эргэж ирсэнд гайхаж байна уу гэж хэлнэ. Харин хаан ханхууг буцаж ирсэнд нь дургуутсаж хаан судлыг нь авах гэж ирлээ хэмээн хэлэхэд ханхуу таны сэтгэл чинь буланхартаж сайдын зөвлөл чинь ялзарсан байна. Ахын төрөөгүй хүүхэд эхнэр хоёрыг би манжлуу авч явах болно. Түүний хамгийн сүүлчийн хүсэлтийг гүйцэхээр ирсэн. Тэрнээс надад хаан сэнтий суух ямар ч хүсэл байхгүй. Хаан сэнтий үүрд хаан аав таних байх болно гэж хэлэхэд хаан ханхуу Ганлимыг огт харахыг хүсэхгүй байгаа тул нүднээс нь далд ор гэж хэлдэг. Харин Ким сайд хүмүүсээ цуглуулад өнөөдөр бид дэлхийн ертөнцийг эргүүлэх болно гэж байдгаа. Ханхуу гүнж дээр ирээд ахынхаа сүүлчийн гэрээслэлийг үзүүлж ах зөвхөн таныг бодож байсан хамтдаа манж руу явъя гэж хэлэхэд гүнж явахгүй. Хэрвээ би явчих бол хэн өгсөн ханхуугийн сүнсийг тайтгаруулах юм хэмээн уйлах ба ханхуу Ганлим би заавал ахыхаа өшөөг авах болно гэж амлалтыг гүнжид өгнө. За ханхуудаа ирсэн Пак болон Пакийн дүү түүний хүмүүсийг босгочд хэмээн цэргүүд ордны үүдэн дээр барьсан талаар хагсуу ханхуудаар ирээд хэлв. Цаанаас Ким сайд ханхуудаар ирж хаан ямар ч цэрэг гаргаж өгөхгүй чиний яриад байгаа ороолон гэдэг зүйлч байхгүй л гин. За өнөөдөр бол манжийн илж ирэх бөгөөд ханхууг тэнд байх ёстой гэх ба ханхуу Ганлим Ким сайдад хандан би ахаасаа өөр хүн шүү.
Ахад хамгаалах зүйл олон байсан. Надад бол хамгаалах зүйл огт байхгүй гэх ба гэм сайд дөхөж ханхүү дээр очиод чи яах гэж ирсэн оройтойгүй байгаа дээрээ ирсэн газар руугаа буцаад яв. Тэгвэл би чамааг амьд үлдээх болно л гэв. Хааныг хазуулсан болохыг ханхүү ол сонсох бөгөөд хааныг эмчилж байгаа оточтой уулзаад хааны би баг багаар муудаж байгаа галзуу өвчин туссан байж магадгүй гэж байдаг. Орой манжин илж ирсэн байх бөгөөд ханхүү тийшээ очихдоо хагсууг эндээ хүлээж бай гэж хэлэхэд хагсуу энэ сахиусыг ав таныг чөтгөрөөс хамгаална та ахта төрөөгүй ихнэр хүүхдийг хамгаална гэж амласан шүү дээ. Тийм болохоор та амьд байх ёстой гэж хэлдэг. За манжин илжийг тосож аваад л найр наадам эхэлж байх үед Ким сайд нөгөө зойронд байсан ороолонгуудаа гаргаад ордноор нэг таарж хүмүүс хазаж бөө аюул дэвтэж байдаг. Хаан ч энэ үед хуурч эхлээд ширээн дээрээсээ босоод бүжиглэж байсан хүүхнийг хазаж авна. Харин Ким сайд юу ч болоогүй юм шиг хараад сууж байдаг. Ханхүү ороолон болсон хаан аавыгаа хар зогсоод Ким сайд хааныг сэлмээр хойноос нь бүлж хороох бөгөөд манжин элчнэрт хаан халдвар авч ороолон болж хуурсан. Өнөөдөр миний босгох жусан улс манжид хизээч зарцлагдахгүй гэх ба энэ үед хуурсан ороолонгууд дайрч бөөн өвмэн болж Ким сайд хүмүүсээрээ хүрээлүүлэн эндээс зүгтдэг. Ханхүү Ганлим гүнжийг хамгаалж ороолонгуудаа тулдаж байх ба энэ үед хагсуу морьт авчран энэ гуравч мөн эндээс зүгтэж чаднаа. Харин паг туслахыг хааны цэргүүд барьж аван босгоч хэмээн эрүүдэн шүүж байдаг. Ханхүү энэ үед дотгош орж ирээд пакийг суллаж ороолонгууд ордныг эзэлж байгаа тул ордны цэргүүдийг цуглуулан хамгаалталд гэлс гаргахгүй бол ордон нэг мөр сүрэх дээрээ тулсныг хэлэхэд энэ цэргийн жанж нь хааны тушаалгүй бол юу ч хийхгүй гэж хэлэхэд ханхүү хаан аль хэдийн ороолон болоод өгсөн гэж хэлснээр цэргийн жанжин хөдөлж эхэлдэг. Ханхүү болон паг туслах хоёр энд хоригдож байгаа Жумулпог бүлгийн хүмүүсээс суллахад паг туслах Хён гэх эрэгтэйг ханхүү танилцуулдаг. Энэ бүх гайн худалдааны онгоцноос эхэлсэн. Хён онгоцны талаар Ким сайдад хэлсэн байдаг. Ар гэрээхнийг нь бүгдийг нь хорооно гэд Ким сайд дарамтлсан болохоор ямар ч арга байгаагүй. Тэр үед Ким сайд өгсөн хамтаажийн худалдаж авахар зэхэж байсан бууг гадаад эрэгтэйгээс худалдаж авах үедээ ороолон болсон байсан хүнийг хүртэл авсан байдаг. Ким сайдын хүмүүс бүгдний газар цугласан байдаг ба хүмүүстэй шинэ улс босгож бүх шийдвэрийг одооноос би гаргаж хэрвээ та нар нэгдэхгүй бол би та нарыг алах болно гэж Ким сайд хэлж байдаг. Ханхүүгийн байсан хэсэгт ороолонгууд орж ирээд арай гэж нэг юм хүмүүстэйгээ хамт 9 минут гарч чаддаг. За шүнжин ороолонгуудаа тулалдаж өглөө болоод нар гарч ирэхэд ороолонгууд бүх сүүдэр болон харанхуй газрыг бараадан дотгош явж орцгоодог. Ким сайд өглөө болж нар гарахад шинэ ертөнц эхэллээ. Одоо ороолонгуудыг өдрийн цагаар устгахад л болно. Би одооноос Жусан улсын хаан гэхэд энд байсан сайд нар нь бүгд л Ким сайдыг шинэ хаан хэмээн дууддаг. Ким сайд ханхүү болон гүнж хоёрыг заавал олж ирэхийг сайд нарт тушааж байгаа харагданаа. За тэгсэн нэг сайд нь ороолон болж хуурсан байж таарад Ким сайд руу дайрч энэ үед Ким сайд өөрийгөө хамгаалахаар оролдохдоо гаран дээрээ хазуулчихдаг. Сайд нар нь Ким сайдыг хазуулсныг хараад бүгд л зангаа хуургаж Ким сайдыг даруй алхаар дайрах ба өөрсдөө бүгд Ким сайдад халуулдаг. Ханхүү энэ үед хүмүүстэй Ким сайдыг өгсөн ч бай, ороолон болсон ч бай хамаагүй олж ир гэж байдаг. Шүнжин тулалдсан хааны цэргийн жанжин гаран дээрээ хазуулсан байдаг бөгөөд ханхүү Ёнхойжин руу яваад цэргийн нөөц цэргийг авчрахыг хэлдэг. Энэ жанжинаас өөр хинч нөөц цэргүүдийг хөдөлгөж чадахгүй учраас ороолон болж хуурхаасаа өмнө даруй явахыг тушаадаг. Хэрвээ очихоосоо өмнө ороолон болж хуурвал түүнийг алаараа хэмээн цэргүүдэд нь тушаал өгөөд мордуулдаг. Ким сайд хазуулсан гараа таастаж хааны өрөөнд очиж хувцсыг нь өмсөөд би одооноос Жусоны шинэ хаан хэмээн хэлж байгаа харагдаг. Ханхүү харин хүмүүстэйгээ зөвлөлдөөд ороолонгуудыг нэг доор дуудаж шатаах төлөвлөгөө гаргасан байдаг. Дараагаар нь хүмүүстэйгээ Ким сайдын байшин дээрч доод талын зойрлуу нь явж ороход тэнд дайр болон буу байдаг. Бүгдийг нь гадагш зөөж гаргах ба энэ үед цаанаас Ким сайд зойрондоо байж таараад тэднлүү дайрч эхэлдэг. Ким сайд халдвар авсан болохоор амьд хүнээс хавь илүү хүчтэй болсон байдаг. Зойрны хаалгыг ханхүү хаасан боловч дотроос нь хүчтэй цохиж гарч ирэх ба хагсуу ханхүүг хамгаалах тулд тавируудыг түлхэж унгаах үед ханхүү гадагш гарч ирж чаддаг боловч хагсуу гарч амжилгүй Ким сайдад баригдсан байдаг. Ханхүүг та хурдан яв, сахиусаа яасан ч битгий хаяараа гэж захих ба Ким сайд хагсууг шууд л халаад хайчихдаг. Гүнж гадна явж байхад тэнгэр бүрхэж үүлний цаагуур нар ороход ороолонгууд тал талаас гарч ирэн амьд хүмүүслөө дайрч эхэлдэг. Буу болон дайр авчирч байсан ханхүүгийн хүмүүс тэднийг аврах ба энэ үед нэг хүн нь хазуулсан тул гадна үлдээд
ирээд үлдсэн хүмүүс нь дотгош явж ороод хаалгаа төгждөг. Орой болоход хэн нэгэн хүн бөмбөрийг нүүдэж ороолонгуудыг дуудах хэрэгтэй байдаг. Ханхүү өөрийгөө үлдээд бус хүмүүсийг бүгдийг нь яв гэхэд Пак туслах би хазуулсан болохоор би энд үлдэнэ. Та харин хүмүүсийг аваад эндээс гяс хараараа гэж хэлдэг. Бөмбөрийг цохиж эхлэхэд ороолонгууд бүгд чимээ гарч байгаа газар цуглардаг. Үүнийг харсан Ким сайд мөн тийшээ явна. Пак хуурхаас өмнө гал тавьсан боловч үүнийг нь Ким сайд орж ирээд унтраачихдаг. Гал гарахгүй байгааг харсан ханхүү гүнжид хандаад та заавал амьд гарах хэрэгтэй шүү гэж хэлээд өөрөө буцаад ирэхэд ордон дүүрэн ороолонгууд дүүрсэн байдаг ба ороолонгуудаа тулалдаж дотгош өргөөнд орж ирэхэд хааны суудал дээр Ким сайд сууж байдаг. Бөмбөрийг нүүдэж ороолонгуудыг дуудах ба Ким сайд бууж ирээд ханхүүг алхаар тулалдаж эхэлдэг. За энэ үед Пак туслахын эмэгтэй дүү нь гал гарахгүй байгааг мөн л анзаарч сумтаа гал харахад үүнийг нь харсан ханхүү дээж гарч сумтаа галыг доош хаяхад бүгд шатаж эхэлдэг. Ханхүү дээвэр дээр явж байхад нь Ким сайд үхээгүй мөн л урд нь гарч ирээд энэ хоёр дахин тулалдаж эхэлдэг. Ким сайдын чэйжэнд хутга зоох бөгөөд ханхүү нэг мөсөн гүйцээхээр чэйжэнд нь сэлмээ зооход дээвэр дотгошоо цөмрөөд тэр жигтэй Ким сайд гал руу унж үхэх ба ханхүү азаар доош уналгүй амьд үлдэж чадсан байдаг. Цэргийн жанжин нөөц цэргийг хөдөлгөж чадсан байх ба цэргүүд ирж ороолонгуудыг хүүс дэмдэрдэг бөгөөд ард иргэд нь цэргүүдтэйгээ нийлж хамтдаа ороолонгуудыг устгаж чадсандаа баярлаж орилдох ба Жумалбог тосгонд амьд үлдсэн хүмүүсийг ороолонгууд хүрээлж байх үед нь ханхүү амлсан ёсороо цэрэг дагуулж ирж байгаагаар энэхүү кино маань төгсдөг.